мотоциклууд залуучууд унж тавих байдаг шүү дээ. Харахад тэр сүүлд гарсан юуг харахад тохиолдлуудыг харахад тэр мотоциклтэй хурдтай явж байгаа тусалд орох тохиолдол нэлээд харагдаад ирлээ. Тэгэхээр нэгдүгээрт энэ орсон уу, хоёрдугаарт хотын энэ замуудад яг мотоцикл авдгийн гол шалтгаан нь бас залуучууд хурдан мотоцикл одоо хурдалж кайф авах зорилготой л байгаа ахал та. Гэхдээ энэ хүрээл тогтоогоод хурдны хэмжээ заах боломж байдаг юм уу? Мопед энэ скутер энэ чинь бол яг 20 км-с цаашаа хэтрэхгүйгээр програмчлагдсан айтайхан болоод байна шүү дээ. Мотоцикл бол өндөр хурдаар давх гээд байгаа харагдаад байна. Энэ хоёр асуулт байна. За, гал өдрөх хорондоо хариулъя. Баруун талын микрофон. Сандаг сүрэн төлөөлөгчийн асуултанд хариулъя. За. Зуны цагт тээврийн хэрэгсэлтэй, мотоциклтэй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаа иргэд бол нэлээд их байгаа. За, энэ ажил дээр бид бүхэн холбогдох холбоодууд бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа холбоодуудтай хамтарч ажиллаж байна. За, энэ холбоодууд өөрсдөө бас цагдаагийн байгууллагатай хамтраад хөдөлгөөнд эргүүл гаргаад ингээд яг Улаанбаатар хотод дүрм журмаараа оролцож байгаа мотоциклүүд дээр та бүхэн дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлтийн дагуу бид бүхэн хамтраад ажиллаж байгаа. За, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын даргын тушаалаар за Бацаахан төлөөлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг гаргаад бас энэ мотоцикл дээр тавих хяналт, эдгээрийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, за тухайн тээврийн хэрэгслийг унж жолоодож байгаа жолоочийн бас мэдлэг ур чадвар ингээ бүх зүйл дээр бас саяны энэ холбоодуудтай хамтраад нэлээд их хян шалгалтыг зохион байгуулсан. За, энэ ажлын хүрээнд бас тодорхой үр дүнгууд өгөөд өнөөдөр Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаа мотоциклтэй холбоотой зөрчлүүд бол 65% буурсан эерэг үзүүлэлтүүд гарсан. За, энэ дээр бас манай мотоциклтэй холбоодуудын удирдах зөвлөлийн нөхдөд бол нэлээд цагдаагийн байгууллага, бусадын төрийн байгууллагууд нэлээд хамтарч дэмжлэг үзүүлж байгаа явдал бас талархсан илэрхийлье.